жилийн өмнө нөө манай найз одоо өөрөө бол Монголд байдаг Америкт байдیں۔ Тэгээд юу нь бол манай их сайн найз л да чин хүслэн гэж залуу байгаа. Тэр надад анх санал болгож байсан. Тэгээд би бол эхний дугаарыг бол Харсан Зайрангийн тэгчүүлээ. Хөв тавилан билүү тэр дугаарыг их сонсоод тэгэл шууд л орсон. Тэгэл цаашаа ерөөсөө оод эцтэй танилцаал тэгээд одоо хүртэл бүх дугааруудыг яг шинтэн сонсдог. Эхнээс нь яг ингээд бүр дугаар болгоныг тэмдэглэл хийж сонсдог. Одоо карантин үеэр нэг хийц хүрдэн штэ. Хийцгүй за юу хийх вэ гэдэг тийм нэг ацсан шалгал байна штэ. Яг тэр үе сонсч эхэлж байсан. За анх алийг сонсныг бол сайн санахгүй. Юу ч тэгээ сонсож авч байгаа хамгийн таалагдсан гэвэл одоо Bosch HD төвлөх бас санагдсан. Яг нэг хөгжилтэй хэсгүүдийг гарна баасаараа байлдаг хэсгүүд бол гарна. Одоо байлдаг гэж яриад те баасаараа бүхлэгдэн зэвсэг хийгээд хүн алж байгаа юм шиг одоо байлдаг л хийдэ те. Тэрхүү байдлын хэсгүүд гарна. Өөрөө ч гэсэн тийм нэг хөгжилтэй гоё дүр штэ. Тэгэхээр яг тэр хэсэг их гоё санагдав. Тэгээд амьдралд ойр зүйлс их байдаг. Тэгээд ерөөдөө нэг аливаа зүйлийг ингээд тайлбарладаг. Одоо яг нэг сургууль 10 жилийн болсны систем шиг зүгээр ингээд давтуулчихгүй зүгээр тайлбарч ойлгомжтой тайлбарладаг. Саяхан 8 сард баха 100 өдөө явж байхдаа нэг сатангийнхаа ахаас сонсч ирсэн. Яаж сонссон гэхээр юу нь яг санаанд буусан гэхээр одоо тэр үед нөгөө амьдарч исэн 13 дугаар зуунд амьдарч исэн Чингис хааны л үйл амьдарч исэн юм шиг үеийн нэг өвөө яриад байдгийн нэг тийм подкаст гэдэг юм лээ. Айгу сонирхолтой байлээ гэж сонсохоор Чингис хаан гэдэг нэрийг сонсонгуудаа би шууд өлгөж аваад ямар гоё тэр чинь сонсож үзээгээд сонссон чинь айгу гоё түүхүүд байсан. Тэгээ хамгийн түрүүн аваа буурлын түүхийг 41 дугаарыг сонсож дуусгаад өдөр шөнө нөгөө ингэж хөвч хийж байгаа сонсоод тэгээд дараа нөгөө яг сонирхолтой сэдвүүдээс ингэж төвж сонсож ирсэн. Одоо жишээ нь хүүхдээ яаж хүмүүжлэх вэ гэдэг юм уу, харилцаа гэж гэдэг юм уу, тийм гой гой сэдвүүд зөндөө байсан. Тэднээс нь сонсоод тэр чинь нийт 150 60-аад илүү 80-д дуурч идэг лөө. Нэг 80% та баг сонссон ба. 22 оны 3 сард анх сонсч эхэлсэн. Тэгээ сонсохоос өмнө бол нэг өөрийгөө хайгаал бидрэл яваал гэсэн л та. Монголын түүх мөхөө судлаал тэ бас цаашлаг монгол хүн болчихгоо л хичээгээл ерөөсөө л судлаал яваадсан. Тэгээ ингээд судалж явах явцад нэг айгүй чухал сэдвүүдээр нэг өөр монгол авгаа нэг айгүй эмгтээлэг хүн гэд харагдчихсан байхгүй нэг подкаст хийгээд харагдчихсан. Эхэндээ ч нэг тоогоогүй. Тэгэл сэдвүүд нь агуулга нь айгүй чухал харагдаад байдаг хальт ингээд гарч ирэн ингээд харахаар. Тэгээ нэг өдөр бүр ер нь шийдээд дуустал нь сонсч үзье тэ. Юмыг яаж мэдэх хэрэгтэй мэдэл байх ч юм болов гэж бодоод дуустал нь тэр харилцаа гэдэг хамгийн анхны эрдэмтэн өнөө боловсралтай өнөө гэдэг хамгийн анхны подкастыг сонсоод вау нэрээ бүр шал өөр төвшөнд миний бүр үнэхээр яг хайгаад байсан тэр мэдлэг өнөдийг бол сайн гаргаж өгч тайлбарлаж үзсэн л та хамгийн гол нь тэр өмнө зэгцгүй байсан мэдээллүүдийг илүү зэгцтэй гоё болгож өгсөн. Тэгээ тэрнээс хойш тасралтгүй өдөр болгоо 3 сард би ажилласаа гараад 8 сар хүртэл 5 сар би сонсч эхэлсэн. Цаашдын тэр үйл хэрэгтэй явсан холбоот те зорилготой холбоот авах хэвээр мэдээллүүд юу вэ? Би яг л миний хайжсан мэдээлэл байсан.